Сайн байцгаана уу? Data Stories podcast-ийнхаа энэ удаагийн дугаар 5-тай морил. Өнөөдрийнхөө дугаараар би та бүхэндээ Central Queensland-ийн их сургуулийг Master of Information System чиглэлээр төгссөн. Одоогоор ANZ буюу Australian and New Zealand банкнд ахлах дата инженерээр ажилладаг бүх хоёр ахыгаа урьж оролцуулж байна. За тэгээд бүхэн ах маань дата болон IT-ийн чиглэлийн монголчуудад мэргэжлийн ажилдаа хэрхэн орох талаар маш үнэтэй зөвлөгөө өгдөг. За мөн саяхан дата инженерингийн bootcamp явуулсан. За ийм хүнээс үнэтэй зөвлөгөөг сонсгоор урьсан байгаа. За сайн байна уу бүхэн ахаа, урилгыг маань хүлээн аваад оролцож байгаад баярлалаа. За сайн байна уу. Намайг урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд та өөрийгөө давч танилцуулаач. За намайг бүх хоёр гэдэг. Одоо Австралид ирээд бараг 10 жил болоход 1 сар тагтай байна. Тэгээд одоогийн байдлаар Мельбурн хотод ирээд эхлээд Сиднейд амьдарч байгаа. Одоо Мельбурн хотод ирээд 4 гаруй жил болж байна. Одоогийн байдлаар ANZ банкнд senior data engineering чиглэлээр ажиллаж байгаа. Харин тий Австралид ирээд бараг 10-аад жил болцсон. Тэгээд харин ерөнхийдөө анх ирж явах үед бас шинэ орнд дасан зохицох тэр үеийн одоо сэтгэл санаа ч юм уу тий анхны мэдрэмж ямар байсан бэ яг анх 10 жилийн өмнө? Гэхдээ яг хав ер нь бол бүх юм шинэл байсан л да. Тэгээд анх Сиднейд ирээд хэлний курс нэг 27 хоног мөлий 37 хоног явж байгаад тэгээд IT-гаар сурч эхэлж исэн. Тэгээд ажил тухайн үед болохоор ажил хайх тухай шууд эренгүүтэл шууд судлаад энэ тухайн үед чи юм подкаст байдгаан одоо таньдаг хүн цөөхөн IT-гаар ажилладаг мэргэжлэр ажилладаг хүн ч их цөөхөн байсан. Тэгээд ерөөхдөө Америкт ажил хайж ажил ордог байсан хүмүүсийн мэдээлэл энэ дээр суурилж байгаа за адилхан зайлгүйтэй гэсэн байдлаар их ажилладаг байсан. Анх эрэхтэй ингээд юм яриа сууж байхад анх эрэхтэй ер нь л ингээд заавал мэргэжлийн ажилдаа орондоо гэсэн тийм одоо strong mindsetтэй гэдэг шиг сэтгэл зүйн өөрийг айгүй бэлтцсэн ирж байсан юм шиг санагдчихсэн. Та тэгээд яаж тийм өөртөө ихтгэлтэй тэр сэтгэл зүгээ ингээд авч яг зорьсон зорилгодоо одоо хүрсэн бэ? Яг өөртөө итгэлж яг зүгээр ерөөхдөө зориг тавиал тэгэл тэрэндээ үнэнч байхтал болж байгаа. Ерөнхийдөө бол миний бодлоор тэгээд яг ирэхэд бүх юм шин мэдгүй юм зөндөө монголчин бас эдгээр код чи явж байгаа ч гэсэн яг нөгөө энтхийн IT-ийн индустригаас хавтарсан байт юм билээ. Тэгээд cloud энэ төр ашиглахгүй болохоор бүх юм шин юм зөндөө бол юм сурах шаардлагатай болоод тэгээд ерөнхийдөө бүгдийг анханаас нь ахгуулаад сурж эхэлж байсан. Зөв. Тэгэхээр зорилгынхоо дагуу төлөвлөгөө гаргаал тийм. Ер нь зорилготой байхтал тэгэл ер нь тэгнэ гэсэн зорилготой байхтал. За ерөнхийдөө таны талаар асууя гэж бодож ирсэн юмнууд маань эхний хэсэг маань болж байна. Одоо тэгээд Монгол дахь карьерийн хэсэг рүү бас шилжиж гэж бодож байна. Монголд ахта бүхэн ах маань Голомт банкнд ажилладаг байсан. Та Голомт банкныхаа ажиллаж исэн үеийн талаар үзэгчтэй хуваалцвал. Тий, ер нь сургууль төгсөөгүй баг 4 дугаар курс дөнгөж орж явахдаа ажиллаад ихсэн. Тэгээд нэг жижиг стартап компанид ажилладаг байсан эхлээд. Тэгээд тэндээ нэг жил гарсан ажиллаад сургуулаа төгсөөд тэгээд Голомт банкнд софтвер инженерээр орж исэн. Тэнд 7 жил гарan нийтдээ ажилласан. Тэгээд явцын дунд явандаа эхэндээ софтвер инженер байж байгаа. Явцын дунд репортинг систем рүү ажиллаад big data engineer warehouse энэ төрлөө ажиллаад явчихсан. Сүүлийн 4-5 жил ерөөхдөө дандаа датан дээр ажилласан. Тэгээ ерөөхдөө тухайн үед нөгөө data science чинь одоо яг нөгөө энэ AI бол хамгийн одоо чин гэдэгтэй адилхан тухайн үед data science is sexy job гэдэг байсан шүү дээ. Тэгээд яг 21-р зууны sexy job гэлтэйгээд. Цаашдаа ер нь data scientist болох санаатай тэгснээ за ер нь одоо байгаа суурин дээр гээд data engineer хийх ёстой юм байна гэсэн бодолтой яах ирж исэн. Тэгээд мэдээллийн системийг сонгохгүй юу. Тухайн үед чинь data science-ийн ажил биш сургууль ерөөсөй байдаггүй байсан. Тийм шүү дээ 15 онд шүү дээ тий. Би чи 18 онд анх ирж байхад зөвхөн Моноштл баг data science тэгээ Мельбурн юуны ойртол байсан баха. RMIT эдэрт байхгүйсэн санагдав. Тийм. Зөв. Тэгээд information system хамгийн төгсөн байсан гэсэн үг үү? Тийм, мэдээллийн систем нь арай жоохон дөхөө юм болов уу гэдэг. Тэгээ ер нь бол нэг ялгаагүй юм байлээ гэдэг.
Зөв. За тэгэхээр бүх ах маань голомт банкнд бол бас нэлээд датагийн талын database administration зэрэг технологиудтай харьцаж байсан датагийн талын нэлээд туршлагатай байж байгаад ирсэн ба шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр одоо Австрали дахь карьерийг сонирхоод үзэх юм бол одоо Австралийн дата болон технологийн салбарт яг орж ирэхэд өөрийнхөө Монголд байсан тэр ур чадварууд тэр туршлагыг яаж одоо хөрвүүлж исэн. За тэгээд ер нь ямархуу байдлаар ажил хайвал зүгээр ингэж бодсон ер нь тэр тактикийнхаа талаар хуваалцвал. Тий анх ирээл ер нь хэд ажил хажигдсан. Тэгээд яаж олохоо мэдэхгүй. Америкт тухайн үед чинь Америкт бас хэд хэдэн хүмүүс янз янзын байдлаар ажилд очихсан. Подкаст, блог, өндөр YouTube бичлэг энэ байсан. Харин шигаар дамжаад орсон хүмүүс нэлээд байсан тий. Тэднийг үзээд за ер нь адилхан байх гэж бодоод тэгэхэд тухайн үед чинь нөгөө community баг манай Тэнгис гэдэг нэг ажил хийсэн ганцаа. Тэгээд ер нь community баг тэгээд за ер нь тэр YouTube бичлэгүүдийг үзэж байгаа л за network гэж байдаг юм байна. Тэр нэг бичлэгэн дээр нь баг meetup гэж сайт байдаг гэж хэлжсэн байгаа. Тэгээд тэндээс олоод за network extend байна гэдэг. Тэгээд ерөөхдөө сүүл рүүгээ сургуулиуд хараад өдөр болгон нэг team event руу явдаг. Тэр нь заавал миний чиглэлтэй хамаатай байсан ч хамаагүй шохоо явдаг гэсэн. Тэгээд тэндээсээ network хийж байгаад би анх part time ажил олж ирсэн. Ер нь 9-ээс хойш нэг 4-5 сарын дараа юм уу? Удаагүй болж исэн биз дээ. Тэгээд тэр нь болохоор нэг PHP дээр e-commerce web хөгжүүлдэг компанисэн. Тэгээд ерөөхдөө ажлаа аутсорс хийдэг байж байгаад тэгээд нэг юу гэдэг лээ. Нэг хүн авах гээд өөрийнхөө офис дээр тэгээд part timer би орж ирсэн. Та тэр meetup дээр танилцсан хүнээсээ холбогдож жагаад ихнийхээ ажлыг олж исэн гэсэн үг үү тий? Network хийж байгаа гэсэн үг. Тэгээд тэрэндээ ер нь сургуулаа төгслөө ажилласан part timer. Тэгээд дараа нь ерөөхдөө Монгол data engineer warehouse дээр ажиллаж исэн одоо туршлагаа ашиглаад шууд за би төгсөнгүүтээ data engineer-ээр л ажилд орохгүй бол ихэнх рекрутууд за чи яг PHP дээр ажиллаж байгаа юм байна. Одоо яг PHP developer хийх үү гэсэн байдлаар холбогдоод өөдөөс нь data engineer-аар ажилд ормоор байна гэхээр баг яагаад гэсэн тиймэрхүү. Тэгэхээр ерөөхдөө анханасаа зөв явахгүй бол сүүлд нь ингээд солих жоох хэцүү юм байл. Зөв. Тийм. Тэгээд за би ер нь заавал data engineer-аар орно гэд. Тэгээд ерөөхдөө нөгөө төлөвлөдөөс сураад өөрийнхөө experience-ийг зөв ярих зөндөө олон дасгал хийгээд тэгээд би ер нь зөндөө олон интервьюд орж ирсэн. Би ер нь баг интервью нь зүгээр practice харин хийгдэг байхгүй. Одоо ингээд бүх ахч бас манай нөхрийн найз тэгээд анх бит хоёртаас айгүй их мэргэжлийн ажилдаа яаж орох уу гэдэг талаар зөвлөгөө өгч ирсэн. Тэгээл нэг ажлын интервьюд орлоо гингүүт бүх ах тэр газар чи ингээд өгчээсэн чинь нэг иймэрхүү газар ах үстэй гэл. Баг компаниуд амар их мэддэг те та нэлээ олон зүгээр ажил хайгаагүй байх үедээ ч гэсэн заримдаа за нэг интервью ороод ирчихсэн байна өгчхий гэдэг өгчдөг. Зүгээр practice хийж идэг. Тэр нь маань ч их хэрэг болсон. Ер нь анх нөгөө сургуулаа төгсөж тэр part time ажилласаа гараад National Rugby League гэдэг компани data engineer-аар орж исэн. Тэгээд ороод баг тэр чи 12 сарын эхэнд ороод тэгэл 1 сарын ихэнх гээл ажил хайгаад эхэлчихсэн. Ажилд ороод удаагүй. Тэр сарын дараа. Тэгэл бүтэн жил тэгэл интервью өгөөл байсан юм. Тэгээд явж исэн чинь сүүлдээ ковид гараад. За 20 Тэгээд ковид гарсан чинь угаасаа нөгөө спорт компани чинь шууд ингээд зогсчт юм бэл. Бет тавьдаг. Төрлийн газар байсан уу? Гүү нөгөө rugby league чинь нөгөө rugby league-ийн нөгөө клубуудыг менеж хийдэг. Тэд нар тусалдаг аахгүй. Тэгээд нөгөө клуб мөнгөнд болохоо байчингууд бизнес нь зогсчт юм бэл. Зөв. Тэгээд за ковид гараад эвгүй боллоо гэд. Тэгээд ажил хайж эхэлсэн чинь зэрэг нөгөө бүтэн жилийн бэлтгэлтэй байсан хүн чинь ерөөсөө асуудалгүй ажилд орсон л та яг тохойд. Тэгээд анх Мельбурнд байдаг компанид орж ерөөхдөө тэр компанитайгаа ярихдаа за чи ер нь ковид гайгүй болохоор Мельбурн л нүүн шүү гэдэг анх тийм яриатай ороод тэгээд ерөөхдөө наашаа нүүжсэн. Зөв. Аха. За тэгэхээр ер нь бол 20 он хүртэл гэдэг чинь ер нь ингээд сурж байгаасаа 5 жилийн дотор 3 компанидэр ярьжсэн гэсэн үг юм шүү дээ. Оюутан байх үедээ networking-ороо дамжуулаад хагас цагийн ажил. Гэтэ тэр нь болохоор ер нь бол PHP developer ажилласан. Тэгээд дараа нь болохоор data engineering-ийн ажил руу орохдоо өөрийгөө бэлтэж агаад тэгээд rugby-гийн газар ороод ковидоос болоод өөр газар руу ороод тэгээд
нүүж ирсэн байна тий. Тий. Юу Сиднейд байх уу, Мельбурнд байх уу ер нь харьцуулбал ямар хөө байна? Гэхдээ яг хаа ерөнхийдөө адилхан шүү дээ. Би цаг агарын хувьд л Мельбурн жоохон глүүми, хүүтэн, хувьсамдгаа. Тэг монголчуудад арай давгүй юм шүү харин. Тий, ер нь сурчдаг юм байна. Тэгээд сүүлдээ нөгөө халуун юунд байхаараа сэрүүн гоё юм шиг тий. Эхэндээ болохоор зэрэг эхэндээ жоохон халууныгаа сандаг л байсан. Сурдаг юм шиг байна хүн чинь нугаас. Зүг. Ингээд ерөнхийдөө Австралид нэлээд олон газруудад ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр энэ ажиллаж байсан компаниудын ер нь ингээд нийтлэг зүйл эсвэл ингээд ялгаатай зүйл ч юм уу тэгэж харьцуулж танд санаад чинь бус юмнууд байна уу? Үгүй яг хаа нийтлэг ер нь бүгдээрээ л төстэй л да. Яг хаа зөв corporate startup хоёр жоохон өөр. Startup нь илүү flexible тэгээд илүү дайггүй одоо бид нар дараа FT-хэн гэх юм уу flexible хүмүүс нь ч гэсэн арай нөгөө the minor management энэ арай бага гэх юм уу. Corporate гэхээр илүү том change энэ хийхэд болоо яаж заавал зөвшөөрөл авах хэрэгтэй, бүртгүүлэх хэрэгтэй, хуралд орж тэрийг presentation хийх хэрэгтэй энэ гэдэг. Corporate нь илүү ийм том илүү процесс нь илүү тохон төвхтэй гэх юм. Policy ихтэй. Тийм, policy ихтэй. Ер нь заавал тэрийг одоо нөгөө баримтжуулж явна, документжуулж явна. Янз бүрийн асуудал гарахад ядаж л өөрийгөө хамгаалах маягаар. Зөв. Тэгээд миний бас нэг сонирхож байгаа юм нь одоо ингээд та сурж байгаа үедээ сурсны дараах визтэй ингээд визтэй үед бол бас ажил хайх харьцангуй гайгүй. Яагаад гэвэл тухайн газраас ингээд спонсор буюу спонсоршип авах ч юм уу тиймэрхүү хүсэл тавихгүйгээр ажил хайдаг болохоор арай дээр юм шиг яг надад санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд таны хувьд болохоор яг тийм спонсор авч ажил хайх тэгээд визтэй үед ажил хайх гэтэр хэр ялгаатай байсан. За тэгээ хэрвээ ингээд одоо сонсогчдод дунд маань спонсорын араас хөөцөлдөж байгаа хүмүүс байх юм бол ер нь ямархуу компаниудыг таргет хийвэл зүгээрөө. За тэгээ тэр цэцмийн дата инженерингийн чиглэлд байгаа хүмүүс ер нь ямархуу чадруудаа илүү сайн харуулж ер нь аль төвшөнд өөрийгөө аваачиж арай тэр спонсор авах одоо магадлал өндөр байх вэ? Тий, ер нь байнга л одоо ер нь сүүлийн 10 жил тэгэл байнга л янз янзын бизнесний хооронд ингээл өсрөөл яваад байгаа байхгүй. Тэгээ виз бол байнгын толгойн өвчин. Тэгээд анх нөгөө ковид гарснаас хойш тухайн үед чинь виз нь 2 жилийн хугацаатай нөгөө ажлын визтэйсэн. Тэгээд 485 гээд тэгээд за ер нь ковид гарчлаа. Ажилгүй болж магадгүй юм шиг байна. Тухайн үед яг ремотоор ажиллаж байсан л та. Тэгээ эвгүй болчлаа гээд тэгээд янз янзын ажил аплодаж ихсэн нөгөө бүтэн жил бэлтгэлтэй байсан болохоор ерөөдөө гайгүй. Тэгэж явж байгаад Мельбурнд гэдэг Whisper гэдэг компанид ороод яг чи эхэндээ Сиднейгээс ремот ажиллаж тэгээд ковид гайгүй болохоор нүүж ирээрээ манайх бол одоо ийм ремот энтрийг дэмждэггүй байгаа энэ гэдэг. Тэгээд тийм за тэгье гэсэн яриатаагаар орж ирээ. Тэгээ яг би ч гэсэн сонирхоод өөр хотоодаас амьдарч үзье гэсэн бодолтой. Тийм сонирхоод тэгье гээд. Тэр дундаа бас явж байхдаа нэг LinkedIn дээр нэг ийм ажил байна чи сонирхоод үзтээ ийм ремот ажил байна гэхээр нөгөө бас full time ремот ажил байд юм байна. Ингээ аплайдсан чинь энэ зүгээр ажил биш байгаа маа чи юу ч гэдэг энэ сайт руу бүртгүүлчих. Тэгээд бол юм гэдэг. Тэгэхээр зовёо юу юм бол даг бүртгүүлэл яваад исэн. Тэгсэн чинь интервью аваад ярилцлага өгөөл ясан чинь явж өөрөө ч мэдлгүй нэг юм фрилансинг платформ руу өөрөө бүртгүүлээд тэнцээд яваад орчихсон. Тэгээд тухайн үед бэлгэлтэй байсан учраас тэрийн зүгээр тгийгээл яваад байсан. Сүүлд нь ингээ харсан чинь нилээн одоо яг Америкийн компанид орж байгаа юм шиг 4 5 6 шаттай ярилцлага интервьюийн процесстэй. Тэгээ оронгууд ажилд орохгүй. Оронгууд топ тал гэдэг фрилансинг платформ дээр л чи зүгээр бүртгэлтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ тэндээсээ дахиад ажил аваад хийх боломжтой болдог тийм зүгээр өөрөө ч мэдлэггүй тухайд нөгөө ажилд ингээ аплай баахан олон ажил аплайдж явж байгаад орчихсон байсан бас ковид үеэр. Тийм. Яг энэ нөгөө нэг фриланс гэж хэрвээ сонсож байгаагүй хүмүүс авах юм бол тий яг фриланс гэдэг ажлын талаар бас та хальт тодорхойлтыг өгчүүл арай ойлгомжтой байх юм болоо. Тий яг фриланс хэд хэдийн янз юм билээ. Тэр миний болохоор зэрэг контракт жобтой их төстэй. Тэгээд нөгөө одоо чи тэр платформ дээр одоо бүртгүүлж ороод тэнцээд ажилд орсон учраас дараагийнхаа ажилд ингээ аплайдангууд чамаас интервью айгу бага авдаг зүгээр нэг 30 минутын ярилцлага аваад ерөөдөө болж ийн гэх юм бол авчдаг. Тэгээд цалингаа болохоор тэр платформ руу дамжуулж авдаг контракт жоб шиг. Тийм. Яг миний ойлгосноор бол яг хөө ингээд
яг тэр платформд бүртгүүлждэг. Тэгэнгүүтээ нэг талаас клиент байж идэг, нөгөө талаас гүйцэтгэгч байж идэг. Тэгээ бид нар бол ингээд ажилтан гүйцэтгэгч талаас байдаг. Тэгээд тэр клиентууд ингээд сонгоод бид нар руу хүсэлт явуулах юм бол хоорондоо ингээд гэрээгээ байгуулад ажиллаа төхрөөд явт юм шиг ойлгосон тий. Үнэ. Нөгөө нэг фриланс нь болохоор ийм ажил байна чи энийг хэд хийж чадахгүй гэсэн төсөл маягаар ч юм уу. Хоёр янз л баг шиг. Зөв. Тийм топ тал чинь бас ерөнхийдөө Монголоос ч ажиллах боломжтой тий. Заавал яах. Ер нь Монголоос байдаг шүү дээ. Бага. Зөв. Тэгээд нөгөө өмнөх асуулт руугаа буцах юм бол таны жоохон өөр дэш нь аваа явчих. Таны одоо нөгөө визтэй үеийн визгүй үеийн гэж хаажсан шүү дээ. Чаленж хэр байсан гэдэг. Тэгээд тухайн үе тиймэрхүү байдлаар явж байгаад интервью дээр процессоос сурж байгаа юм л да. Тэгээд зарим компаниуд спонсор өгөхгүй, зарим компаниуд яхаа өгж болно. Зарим компаниуд өөр нөгөө санхүүгийн иншуранс компани, санхүүгийн компани, банк санхүүгийн компаниуд бүгд нөгөө спонсор өгөх боломжгүй. Ягаад гэвэл бүр security clearance гэж байдаг. Ягаад гэвэл чи энэ ажилд орохын тулд security clearance нэг level 1 энтрийг авсан багс хамгийн бага да. Тэр нь болохоор зэрэг нөгөө санхүүгийн одоо харилцагчийн мэдээллийн дээр ажиллаж байгаа учраас гэдэг. Тэгэхээр зэрэг аль компани руу аплайдж болохгүй гэдэг нь тэндээ ялгаад эхэлт юм байна. Тэгээд ерөөхдөө одоо нөгөө ер нь спонсорыг яагаад өгдөг вэ гэхээр зэрэг энэ хүн иймэрхүү одоо скил сеттэй хүнийг хайгаад австралиас олдохгүй байна. Эсвэл олдох байсан ч гэсэн одоо 3-4 сар болох гэдэг нь бид нар жоохон яарч юм шиг гэх юм уу те. Тиймэрхүү одоо дутагдал дээр нь ажиллах хэрэгтэй үүсэж байгаа гэсэн үг байна тийм. Нөгөө талаас яг тэр хайж байгаа хүнээ олж юм бол за би яг спонсор визний асуудалтайгаа одоо ингэмээр байна. Тэрийг эхнээс нь авахлаад нуулгүйгээр хилээд за тэгэнгүүт зарим компаниуд бол тэгээд наад дээр чи ажиллаж болно. Эхлээд юу ч гэсэн интервью процесс дуусгах энэ гэсэн байдалтай. Хамгийн ихэндээ тэрийг яарчдаг. Тэрийг ихэндээ ярихгүй болохоор сүүлд нь гинт ОЖ цаг алдаад хүмүүсийн цагийг үрээд ингэж баахан юм хийж байгаад ингээд их магадaltaй байдаг. Эхэндээ хэлэхээр жоохон оноос тэгээд ерөнхийдөө тэр чадахгүйгээр эртгэндээ хилээ явчихдаг. Тийм. Тэгэл ерөнхийдөө тэрийг хилээл танах яг ямар хүн хайж байгаа юм. Нөгөө талаас бас нэг хардаг юм ингээд ажлын зар ингээд орж ирээд тэгээд нэг 14 хоног ч юм уу open байж байгаа сар ч юм уу байж байгаа тэгээд хаагдчихдаг байхгүй. Тэгээд байж байгаа дахиад онгоогоор яг адилхан зараараад байдаг. Тэгэхээр би юу гэж бодох вэ? Үнэ олохгүй л байна гэсэн. Үнэ олохгүй л байна. Тэр мэрлүүн жоохон ингээ хайж олж авчлаад нас. Би болохоор чи ингээд ажил хайхаар аль болох нөгөө зар гараал эхний 1 2 3 хоног дотор л багтаж ингээд аплайдахгүй бол удах тусмаа хүний хурдаа олчин процессыг чинь аль болох яарч аплайддаг байхгүй. Тэгэхээр бас спонсор хайж байгаа хүмүүсийн хувьд бол ингээд хүний хайгаад олохгүй удаан байгаа зарлуу бас аплайд бол жоохон шанс байж магадгүй юм байна тий. Тийм би болохоор тэгж яарж аплайддаг бай. Ханаас жилийн сонсоод тэгж битгий аплайд гэдэг. Тэгээд ерөөхдөө эхлээд тийм ажил гаргангууд нь за иймэрхүү ажил байгаа юм байна. Би нэг иймэрхүү юм хайж байгаа. Энэ тэгдэм болов уу гэсэн байдалтайгаар communicate хийх гэж оролдоно эхлээд. Өөрийгөө нөгөө нүдэнд нь өртүүлэх гэж. Тэгэхгүй чи аплайдчих юм бол чиний CV нэг имэйлээр очиж тэр имэйл хідэн имэйлийн доор байгаа. Тэгээд харааж өгөөч юу. Тэгээд нэг жоохон communicate гэж оролдоно. Тэгээ олдохгүй болохгүй байвал 7 хоногийн дараа ч юм уу 12 хоногийн дараа аплайдаад дараа нөгөө хүн рүүгээ дахиад хариу өгөөгүй байсан ч гэсэн аплайдсан шүү гэсэн байдлаар ингээд жоохон өөр зөв. Нөгөө communicate хийх гэж оролдоно гэдэг маань одоо тэр газар ажиллаж байгаа хүмүүс ч юм уу тухайн департаментийн хүн рүү ч юм уу ингээд одоо cold message enter бичнэ гэсэн үг үү тий. Яг тэр хүн рүү биш л дээ зүгээр нөгөө recruiter л байна. Бусад хүмүүс нь бол нэг тоохгүй шүү дээ. Гэтэ яг зарим тохиолдолд би нэг ийм хүн рүү авсан чи ийм хүн рүү имэйл утсан чи хариуцгүй байх юм а чи хараад өгөөч гэж хэлээд өгөөч гэж хэлжсэн удаа бас байгаа. Гэтэ нэг тийм common биш бас. Зөв. Тэгэхээр тал үрийн л аргаар зөвхөн аплайдахгүй айл болох өөрөө юм проактив байх хэрэгтэй. Тийм ер нь бүх арга ашиглана шүү дээ ажил авахын тулд. Зөв. За тэгэхээр одоо нөгөө нэг бүх ахын маань яг одоогийн ажлын байр болохоор ANZ банкнд ахлах дата инженерээр ажилладаг. Тэгээд corporate орчинд ажилладаг. Тэгэхээр ерөнхийдөө би бас ANZ банкны талаар яг тийм тодорхой ойлголтгүй л байна л да. Та тэгээд эхлээд банкныхаа талаар танилцуулаа. Тэгээд цаашаа бас таны ажлын байрны талаар сонирхдаг юм болов уу?
Тий. Ер нь их том шүү дээ. Тэгээд зарим багууд департаментууд нь яг юу гэдэг байгаа ч баг мэддэг. Тэгээд би болохоор одоо 2.5 жил болж байна баг. 23 онд орсон. Тэгээд манай ажиллаж байгаа болохоор cyber security department гэж явдаг. Ерөнхийдөө харилцагчийн дата санхүүгийн датан дээр ажилладаг. Ерөнхийдөө илүү нөгөө cyber security monitoring тал руугаа ажилладаг. Тэн дээр data engineer ажиллаад одоо 2.1 жил болж байна. Ерөнхийдөө ANZ банк мэдхгүй одоо ер нь Шинэ Зеланд Сингапур, Индийг, Филиппин энэ төр гэж зөндөө олон газарт офистэй. Манай баг хүртэл өөрөө ингээд Индигт нэг Шинэ Зеландд нэг Филиппинд хэд гэдэг юм уу те иймэрхүү байдлаар ингээд ажилладаг. Тэгээд ихэнх нь яг уу Мельбурнд байдаг ч гэсэн ерөөдөө ингээд олон улсын нэг баг мөртлөө. Тэгээд ерөөдөө тэгж 5 байдлаар ажилладаг юм билээ угаасаа. Тэгээд бүх департаментууд нь өөр ингэсэн одоо сетаптай өөр технологитой зарим департаментууд нь бүр шаал ондоо технологи төлөвлөлтөнд ажилладаг юм билээ. Тэгэхээр зарим нь тэрнтэйгээ баг бид нар хамтарч ажиллах ч гоё юм баг. Тэгэхээр ерөнхийдөө танай багт ойролцоогоор хэр олон хүн байна байх вэ? Манайд нэг 10-17 хүн байна. Тийм. Тэгээд бүгдээрээ тэгээ cyber security талын датагийн хүмүүс байх уу эсвэл ингээ холимог? Манай баг болохоор яг зөвхөн дата багийн хүмүүс байгаа. Яг манай департамент өөрөөдөө дандаа зөвхөн cyber security analyst инженерүүд байдаг. Тэгээд тэд нар ч өөрсдөө маш олон төрлийн одоо төлөвлүүд ашигладаг юм бэл. Тэгээд тэднийг нөгөө real time-аар одоо цаг алдахгүй одоо хянахын тулд монитор хийхин тулд нөгөө бүгдээрээ лог генерate хийж идэг логуудыг нь real time ингээд монитор хийж идэг гэсэн үг. Тэгээд тэр урсгалыг нь манай баг хариуцж ажилладаг байхгүй. Тэгвэл нэлээ хариуцлагатай. Ер нь гинтийн гацалт, гинтийн атакаас бас сэргийлж байнга хянаж явах хэрэгтэй юм шүү дээ. SOC Cyber Security Operation Center гэдэг ерөөхдөө хамаг толгойн гэх юм уу. Тэр болохоор зэрэг одоо ингээд ороход ч хэцүү би орж үзээгүй нэг том өрөө байдаг нөгөө API-тай кинод гардаг. Ингээ олон том дэлгэцнүүцтэй. Тэгээ тэн дээрээ ингээд real time ингээд харж идэг юм бэл. Тэгээ одоо жишээ нь ер нь cyber security бас би өмнө сайн мэддэггүйсэн. Ороод ингээд ярьж хахад одоо янз янзын апдейт гараад тэрийг хийхгүй болвол ер нь бараг 10 цагийн дараа л тэр үгээр нь ороод ирлэх гэдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр мэрийг ингээд хаана тийм одоо vulnerability гарч ийн хаана тийм exploit хийж ийн тэр гэдгийг бас монитор хийж идэг. Дээр нь нэмээд манай тэлэр нь байна уу? Яг ороод ирвэл хаанаас орж ийн ямар системээр орж иж ийн гэдэг ч юм уу. Бүгдийг ингээд хянаж яадаг. Тэгээд ороод ирэх юм бол маш хурдан хугацаанд тэрэн дээр респонд хийх зорилготой. Тэгээ бүр 24/7 ажилладаг. Тэн дээр нь хүмүүс нь тийм центр байдаг. Тэрний ерөөхдөө тэр центр чинь ингээд том дэлгэсэн дээр бах монитор харж штэ тий. Тэдний датаг бас урсгаж яадаг гэсэн үг. Зөв. Real time. Зөв. За нэлээд чухал юм байна. Гинтээ халдлага үртгэн бол бүх ахыг завгуул ингээд сууж байгаа л гэж бодох юм байна. Би бол зүгээр репорт тэгэл авах чинь. Тэгтээ бас юуны байгаад тий. Гол нь тэр дата очихгүй байжгаад мдээгүй өнгөрөх бол амар өндөр хариуцлагатай. Тэгэхээр ерөнхийдөө тэр талаар бас хариуцлага өндөртэй гэх юм уу? Зөв. За ерөнхийдөө бас яг ажил бид нар ч бас нөгөө MPA гэдэг нэг үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс бас ажилд ороход нь ерөнхийдөө CV засах интервьюд бэлтгэх зэрэгтэн тусалдаг байхгүй. Тэгээд тэр одоо сонирхлынхаа үүднээс танд одоо N0 ороход яг ажилд орох процесс ямар байсан бэ? Тэгээд хэдэн шаттай байсан? Та бэлтгэлээ одоо шатаас шатын оронд хэрхэн хангаж исэн зэрэг ер нь компаниуд нэг одоо хамгийн богинохон 3 тэгэл 5 мав шаттай байх шиг байна. Ерөнхийдөө амар common ерөнхийдөө. Тэгээ энэ зэ болохоор нэг 4 байлуу 5 байсан баха. Тэгээ ерөнхийдөө эхлээд би бүр 23 онд ажил хийж байхдаа за би угаасаа банкнд орж болохгүй. Ягаад гэвэл cyber security clearance байхгүй гэдэг. Тэгээ явж исэн чинь над руу Westpac-аас чөлөө нэг холбогдоод үгүй зарим департамент нь авдсан шүү дээ. Манайд ч гэсэн нэг ийм cloud engineering role байна гэдэг. Тэгээд тийм үү гэд. Тэгээ апплайдад байжсэн чинь бас энзигээс холбогдоод энэ ингээд cyber security байгаамаа энэ ямар ч одоо тийм security clearance шаардахгүй чи апплайдад үзгээд. Тэгээд апплайд хийсэн байхгүй. Тэгээд ерөөхдөө эхний тест нь нэг тийм онлайн тест, кодинг тест өгөөд
явган шалгах маягтай энэ хүн. Тэгээ хоёр дахь дээрээ болохоор зэрэг нэг юм IT-тэй ямар ч хамаагүй ерөөхдөө нөгөө personal ямар юм psychometric тест маяг нөө. Тий. Тэр нь бүр амар их хэдэн зуун асуулттай бараг 2 цаг ингээд зүгээр бүглөө тэр асуултын донд нь бүр ингээд за чи ингээд 5 хүнтэй нэг баг байсан. Энэ хүн энэ хэдэн цаг завгүй, энэ хүн хэдэн цаг завгүй. Тэгвэл чи митинг хийх байсан бол хаана хийх байсан байж гэдэг юм уу тий. Ерөөхдөө ингээд тиймэрхүү юмуд асуудаг ерөөхдөө. Situation based маягийн чи. In general. Тэрийг би ингээд нөгөө систем дээр ингээд бүглөөд яваад байсан. Тэгээд ямар ч хэцүү юм байхгүй. Тэгсэн чинь сүүлд нь сонсох нэ тэр амар нөгөө одоо тэн дээр унахал юм бол ер нь найдваргүй гэдэг ч юм уу нэг тийм нэлээд өндөр одоо импакт өндөртэй. Тэгсэн мөртлөө IT-ийн ямар ч юм байхгүй зөвхөн ерөөхий тийм. Яг нөгөө team fit-ийг л бараг шалгаад байгаа гэсэн үг юм уу? Эсвэл ингээд янз бүрийн ситүэйчд ямар реакшн гаргахыг бас давхар үзээд байгаа. Тэгээд байгаа юм шиг байлээ. Олон зүйлийг хардаг. Газуулахад тэнцсэн. Зөв. Тэгээд би тэн дээр ер нь хоёр удаа тэнцэж байгаа. Өмнө нь болохоор нэг NZ апплайдад нөгөө спонсор хайж байгаа гэдгийг хэлэлгүй нэг явж үзээд long time ago гэдэг шиг. Тэн дээр нь тэнцээд тэгээд бүр 3 дахь шат руу очиж явж байгаа зүйлөө спонсор энэ төр шаардж байгаа штэ. Энэ төр тэгээ хэлсэн чинь зэрэг тэгвэл болохгүй юм байна штэ. Тэгвэл энийг cancel хийгээд болж ийсэн аахгүй. Зөв. Тэгээд ер нь тэр хоорондын хугацаа гэхдээ жил мэл байсан уу? Тийм баг 3 жил мэлийн дараа. Зөв. Тэгээд ер нь тэгсэн чинь тэд нэр сүүл апплайдахтаа тэр датаг харсан байл. Тэгээд чи ингэж исэн байна. Одоо нэг яваад үзмэд тэгээд тэрэн дээр тэнцсэний дараа нэг 30 минутын бас нэг ярьцлага хийгээд дараа нь одоо гэрээр одоо ингээд чи яг өнгөрсөн бүх experience-тэй хэн тухай яриа гэвэл яаж ярих байсан бэ? Тэрнийхэн тухай presentation бэлдээд бүр юм слайд энтертэй аваад иргээд гэдэг юм л. За. Тэгээд өөрөө яг юу хийжсэн, ямар юм төслөөр ажиллаж исэн энэ төр гэсэн тийм одоо 10-аад хуудастай слайд бэлдээд тэгээ ороод ирсэн чинь багийн бараг 3-4 хүн ингээд сууж исэн HR мартагаа. Тэгээд тэн дээр бас presentation тавиад тэгээд орж исэн баха. Тэгээд 4 шат байсан юм уу? Тийм байна тий. Тийм 4 шат. Тийм байсан. Нийлэн бас олон шатуудыг тавсан байна. Тэгээд ер нь нэг амар тийм код их байгаагүй. Гэтэ ер нь би зүгээр анзаархад бас дата талын ажиллаж байгаа хүмүүсийн кодын кодын шалгалах тест нь жоох цөөхөн байт юм л. Тэгээд илүү нөгөө систем question-ийг асуудаг. Presentation дээр чинь архитектор энэ төр харуулад энийг яаж хийдэг вэ? Яагаад ингэж хийж ирсэн юм ярьж байгаа байхгүй. Software engineer талраагаа бол миний бодлоор магадгүй тэн дээр ахаад нэг кодын чаленж байж магадгүй. Зөв. Тэгэхээр яг таны өөрийнхөө презент хийх чинь бас таны хэр цар хүрээний скиллтэй хүн гэдгийг ч бас нэлээд харуулах юм байна тий. Тийм байж магадгүй. Ерөнхийдөө бас senior role-ууд руу авлаадахаар дандаа тийм whiteboard эсвэл нэг юм use case тавиад за энэ дээр яаж ажиллах байсан бэ гэдэг ч юм уу дандаа тийм одоо системийн асуултууд их асуудаг. Зөв. Би бас тэгээд сая яг таныг сонсоход ингээд Westbank-наас холбогдлоо, ANZ-гээс холбогдлоо гэд тань руу ингээд төрүүлж head hunting хийгээд байна шүү дээ тий. Тэрний одоо нууц нь юу вэ? Та ингээд LinkedIn айгуу сайжруулад байна уу? Эсвэл олон газрын систем таны ингээд мэдээлэл бүртгэгдээд байна уу? Одоо юу гэж бодож байна? Ер нь ажил хайжихтаа LinkedIn-ийг амар ашигладаг. Ер нь за SIG-ийг жоохон ашиглана. Бараг 90% LinkedIn. Эхэндээ LinkedIn тоодоггүй байсан чинь LinkedIn зөвөр юм бэл. Тэгээд LinkedIn дээрсэн зөвхөн апплайдахад ашиглахгүй. Зөндөө олон ашиглана. Тэгээл нөгөө одоо жишээ нь нэг жишээ байдаг аахгүй. Би Commonwealth-ийн ажил руу апплайдангууд нөгөө security clearance-ийг мэдгүй. Апплайдангууд шууд 30 секундын дараа татгалзлаа гэдэг хариу ирээд байдаг аахгүй. Тэгээ юунаас л одох нь мэдгүй. Тэг гайхаад. Тэгээ ингээ хараад татсан чинь зэрэг дандаа дататай холбоотой ролууд дээр нь одоо job тавьдаг recruiter нэг эмэгтэй байгаа аахгүй. Тэр лөө мессеж зөндөө биз ерөөсө хариу авахгүй. Тэгээд тэр хүний одоо профайл руу ороод activity-г нь хараад тэгээ ажиллахын юм дээр документ дарж мараад ингээ яваад байсан чинь зэрэг би чамтаа нэг ярих гэсэн юм аа өөрөө орж ирж байсан аахгүй. Алгоритм руу нас нөлөөлөх гэж үзэж штэ тэр хүний профайл дээр нь өөрийгөө ингэж өртүүлж харагдуулахын тулд тий бас гоё трик шүү. Тэгээд ерөн сүүлд ажил хайж чадаж гэсэн яг тэрийг тиймэрхүү юмуд ашиглаад тэгээ recruiter дээр чинь бас LinkedIn дээр чинь нэг одоо ажил хайж байгаа гэдгээ бусд хүмүүсээс бол нуун. Тэгээ зөвхөн recruiter-уудад хэлнэ гэсэн тохиолдол байдаг шүү дээ. Тийм байдаг. Тэрийг enable хийсэн байсан.
Тэгээд тэр мөрнээс л болсон баг ерөнхийдөө. Тэгээд дээр нь нэмээд би бас хүмүүст хэлээд зөвлөгөө өгөхтэй хэлээд байдаг. Ер нь бүтэн сайнны орой дөрөвдгийн орой ч юм уу бас ингээд нэг LinkedIn-ээ ороод эдит хийгээд засчих хэрэгтэй. Ягаад тэгэхээр recruiter-ууд миний бодлоор ингээд нэг завгүй байж байгаа яг 5 дахь өдөр ийхүүд энэ 7 хоногт хийх ажлаа мартчих гэдэг ч юм уу. Тэгээд 5 дахь өдөр гинт search хийдэг юм шиг л. Тэгээд search хийхээр хамгийн сүүлд профайл хийж засагдсан одоо recent application-уудыг харъя гэдэг. Date-ээр нь шүүдэг. Тэгээд чи хэрвээ өөрийнх нь профайлыг жилийн өмнө ч юм уу зассан байвал хизээж тэр фильтр дотор орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь хаяа ороод юу засаагүй байсан ч хамаагүй зүгээр open хийгээд байгаа. Тэгээд засчих хэрэгтэй. Тэгээд тэгэхэнгүү 5 дахь өдөр амар их call авдаг би. Нэг нь бүтэн сая өдөр юухан засчих юм бол нэгд өдөр гинт хүмүүс нөгөө ирч хүчтэй орж ирээд баахан call хийн бас. Тийх бах те. Зөв. Их мэтлэнгийн LinkedIn дээр зөндөө юмнууд байгаа. Тэгэл тэдний нэгэнд л болж орж ирсэн баг. Тэгээд би өөдөөс нь би аплаадахгүй clearance stage гэсэн чинь гүү бас тийм байдаггүй юм дэр гэдэг хэлжсэн баг. Clearance ч угаасаа нөгөө citizenтэй хүмүүс л гаргаж өгдөг ч тий. Ер нь бид нар citizen биш бол тэр clearance авах шаардлагагүй гэж ойлгосон. Ихэнх нь магадгүй. Гэхдээ clearance нэг бол PR таахт болох юм. PR таахт болох тий. Тэгээд дэшээ 7-8 байдаг гэлөө. Тэгэхгүй мэддэг. Нэр PR тий бас зөв. За одоо тэгэхээр таны яг одоо багт чинь бол ерөнхийдөө бол баг ингээд янз бүрийн олон технологийн зэд ашигладаг гэж штэ тий. Яг таны хавьд одоо багт яг ямар хуу технологиудыг илүү ашиглаж байна ажлын байран дээр ч одоо data warehousing ч юм уу. Манайх ер нь simple дөө. Ерөнхийдөө real time data ингээ урсчих хэвээр байнга. Тэгээд анх source-ууд нь болохоор зэрэг янз бүрийн логууд байгаа. Тэндээсээ collect хийгээд бүгдийг нөгөө Kafka stream руу хийждэг. Ерөнхийдөө бүх data ингээд Kafka-гаар урсж идэг гэсэн. Секундэд AWS энэ талын юу Kafka Apache Kafka гэдэг open source. Open source юм уу? Ер нь LinkedIn анх хийсэн. Тийм tool гэдэг байхгүй. Тэрийг ашигладаг. Тэгээд тэр нь болохоор real time data урсж идэг гэсэн. Тэгэл ер нь шинэ data орж ирэх юм бол холбоол тэгэл Kafka руу шидчихдэг. Тэгэл Kafka ингээ урсж идэг. Секундэд бараг хэдэн 100 гигабайт явж идэг. Нэг минут зогсоогоод явуулах юм бол бүр ингээ дата нь төвжирчдэг аяаштай зогсоож болох. Тэгээд тэрийг бид нэр orchestrate хийхдээ ерөөхдөө хэд хэдэн tool ашигладаг. Үндсэн tool нь Apache NiFi гэдэг бас open source tool гэдэг. Ер нь Apache-гийн tool. Тэгээд тэндээсээ датануудаа нөгөө Splunk гэдэг real time search хийх зориулагдсан. Монитор хийх зориулагдсан төлөв явуулдаг. За. Тэгээд нөгөө cold data гэх юм уу нөгөө historical олон жилийн өмнөх дата байгаа warehouse руу хийдэг. Эхэндээ BigQuery ашиглаж байгаа. Одоо data lake руу хүргэх гээд AWS интернет рүү хүргэх явж байгаа. Ер нь data lake руу бас нэлээд газарт хүргэж ах шиг байна тий. Тий, ер нь data lake. Яг нь манай data жоохон data lake зохимжтой биш нэг юм янз янзын бүтцгүй датанууд ирдэг лог учраас. Гэхдээ яг нь тэгээд боломжоор нь янзлаад. Зөв. Тэгэхээр бүхэн ах маань мүлжүүртэй гэдэг шиг одоо дахиад нэг асуух нэг бүтэн сэдв байна. Саяхан нөгөө data engineering-ийн bootcamp явуулсан. Тийм. Тэгээд тэр bootcamp-а ер нь тэр талаараа яриач анх яагаад ер нь санаачлав. Тэгээд ер нь ямар хуу сэдвүүдийг оров. Тэгээд таны зорилго юу байсан бэ? Гол нь тэр bootcamp-ыг явуулсан. Тий, яг зүгээр анх би зүгээр хүмүүст туслая гээл ер нь хизээч хамаагүй call ягаал өөрийнхөө цаг магийг нэг тоохгүй. Тэгээ call яри уцаар яри видео call хийгээл тэгэл хүмүүс ингээл зөвлөд байдаг байхгүй. Тэгээ нэг харсан юм нь ингээл нэг юмад автаад байгаа нэгдүгээр. Хоёрдугаар жоохон системтэй хэлэхгүй болохоор би ингээл хариулахтаа бодож байгаа тохоо үедээ тэгэл энэ тэндээс нь хэлээл нөгөө хүн ч гэсэн нэг юм системтэй юм мэдээж авахгүй байгаа шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө нэг сургалт явуулж үздэг юм гэсэн бодолтой. Тэгээд нэг зориглохгүй тэр чинь бараг жил 2 жил шахав бодож байгаа. Тэгээд энэ өвөл хүмүүсийн нөгөө хичээл сургалт юу зугаалган дээр баг байгаа юм чинь нэг өвөл нэг яваад зэгээд. Тэгээд за нэг төлбөр ч гэсэн хамаагүй нэг үнэтэй байх яах юм гээд. Тэгээд нэг явахтаа бас нэлээд сайн зохицоо явъя гээд. Тэгээ бүр 3 сарын 12 хоногийн сургалт төлөвлөлөөд. Тэгээ эхэндээ стаж инкэн төлөвлөгөөгөө AI гаргаж ирж байгаад дараа нь өөрөө ингээд хасаад нэмээд янзлаад бэлдээд тэгээд
эхний нэг 7 хоногийн presentation билүү бэлдээд тэгээд эхэлж ийсэн. Тэгсэн чинь яг ихсэн чинь бас хүмүүсийн нөгөө одоо background тэгээд бас өөрийнхөө би ч анх удаа юмж байгаа юм чинь би өөрөө сайн мэдэхгүй. Тэгээд ингэж болохгүй юм байна. Төлгөөгөө солиё гэдэг. Явцын дунд сольж молоод урд 4-р лаунт орох байсан юм 2-р лаунт орж мураад нэлээд тийм improvise хийсэн. Тэгээ ерөөхдөө айгүй итгэвтэй 5 хүнтэй явсаар хагаад баг хичээлээ нэг ч таслаагүй ер нь явсаар хагаад дууссан. Зүг 12-7 оны хичээл нэг ч таслахгүй тэгэж оролцож байгаа гэж чинь тэр хүмүүс бас айгүй мундаг хүмүүс байна тий. Яг цагтаа орж ирнэ. Заримдаа би өөрөө хоцорно 1 минут 2 минутаар хоцорно ороод ирэхэд ороод ирчихсэн бүгдээрээ байж гин. Тий тэгээд ерөнхийдөө нэлийн practical явсан 5 хүний маань 3 нь IT backgroundтэй биш хүмүүс байсан. Тэгээд бас яг тэрийг чинь зохицуулах гад бас заримдаа ингээд төлөвлөгөө жоо өөрчилж байгаа. Ингээд тэгээд ерөнхийдөө IT backgroundтэй биш ч гэсэн тэгэл код мод хичээлүүдээр манай хэд аягүй итгэвтэй. Мундаг байсан. Би ч өөрөө их юм сурсан. Зөндөөж фидбек авсан. Тэгээ ер нь бас өөрөө сайжрах хэрэгтэй юм байлаа. Гэхдээ ер нь хичээл заана гэдэг чинь тийм амархан бас биш юм байлаа. Ямар ч 12-7 оны хичээл нэлийн practical байдлаар яваад AWS дээр бид нэр infrastructure өөрсдөө deploy хийгээд тэрийг кодоор deploy хийгээд тэрийг pipeline-аар ажиллуу CI/CD pipeline ажиллуу deploy хийгээд тэр deploy хийсэн infrastructure өөрөө ажиллуулаад data lake байгуулаад тэргээ зөндөө олон юм хийсэн. Ерөнхийдөө бол яг л нөгөө нэг ажлын байрнууд дээр тавигддаг шаардлагуудын дагуу practical мэдлэг олгохоор хийсэн байна. Би болохоор зэрэг ихэндээ яг ийм байдаг шүү. Энийг энэ pipeline-аар ажиллуулдаг шүү. Гэхдээ цөмөрөө өнөдөр заахгүй гэд явмааргүй санагдаад. Тэгээд яг за яг ажлын байран дээр орсон бол ингэж явна шүү энэ тэгээд яг анх бүр амар амбицтай за бүр цөмөрөө жират хийх гээд үсгээд тэгээд Confluence дээр ажлын байрыг юу хийгээд мимик хийж байгаа гэсэн чинь бас амжиддаг юм бэлээ. Нөгөө жирага яах вэ хідэн таск үүсгэх хүлээ тэр чинь бас нийлээ ажилтай тэгжэл маргааш юу заах вэ тэрсэн дэшний яаж бэлдэх вэ гээл. Тэгэл бас нийлээ амжихгүй тэр сүүлдээ жирага ер нь орхисон. Тэгэл чатаар яваал өнөөдөр тийм орно гээл. Тэгэл явсан. Тэгээд ерөнхийдөө бүгдээрээ GitHub ашиглаад сурцсан. Ерөнхийдөө код нэлээд сайн сурсан. За баяр хүргэе. Анхныхаа хөтөлбөрийг амжилттай явуулаад тэгээд мэдээж оролцсон 5 хүн маань ч гэсэн бүх ахын ариун туршлагаас суралцаа дата инженерингийн нэлээд сайн практикал мэдлэгтэй болсон гэдэгт бол би итгэлтэй. Тэгээд ер нь бол цаашид энэ хөтөлбөрөө үргэлжлүүлээд явах бодол байгаа юу? Дараагийн хэлсэлт хизээвэ? Хүмүүс сонирхож байвал. Мэдхгүй одоо ер нь нэг орж магадгүй. Хэрвээ орвол хичээлийн 2 сар 3 сараас л орох байх. Тэр 100 болж байгаа болохоор. Өөрөө бас чийлэрх гээд байна гэж. Тэгээд нэг юм нь яг эхэндээ нөгөө зааж байгаа болохоор өөрөө бас туршлагагүй тэгээд заримдаа алдаж онно тэр болгон дээр нь анх нөгөө итгэж орж ирсэн 5 хүн чинь хамгийн чухал юм байлээ. Тэгээд баярлаа гэж хэлмээр байна. Тийм бас юм хийж яхад нөгөө жоохон ингээд сөрөг талыг хараад идэх хүмүүстэй ачаал бас аягүй сэтгэлээр унах байх те жоохон. Тий итгэж тэр чинь анх одоо энэ 2 дахь сургалт хэрвээ хийвэл тэр чинь бас фидбэктэй хийжсэн бичлэгээ энэ төргээд зөндөө олон юм юу план энэ төр байж идэг. Анхны хүмүүс чинь бол ингээ харахгүй орж итгэж орж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй тийм байна те. Баярлж байгаа. За тэгээд ерөнхийдөө бас танаас жоохон шин технологи хэрэгсэл салбарын трендүүдтэй одоо ингээд суралцаад явах аягүй шаардлага гардаг шүү дээ. Тэр тусмаа технологийн салбарын хүмүүс болвол тэгээд өөрийнхөө одоо экспириенс дээр тулгуурлаа. Та ер нь ингээд шинэ мэдлэгийг олж авч шинэ трендүүдтэй ингээд хөл нийлүүлээд байнга мэдээлэлтэй байхдаа ер нь ямархуу одоо зуршил гэх юм уу эсвэл арга техник гэх юм уу өөртөө ингэж суулгадаг вэ? Тэр яаж тэгдэг вэ? Тий, ер нь сая дата инженерийн сургалтын дээр хүртэл 2 жилийн өмнө би ажиллаж исэн энэ дээр чинь жил гараа ажилласан 2 жил гараа ажилласан. Би мэднэ гэж ороод за энэ чинь ингэдэг байхгүй гэсэн чинь өөрчлөгдсөн байгаа юм чинь. Энэ өөр болчих. За яаж байгаараа би Google дээр тхийгээл. Тийм зарим нэг тийм юм гарч исэн. Тэгээд ерөөхдөө тийм хурдцтай солигдож байгаа. Өмнө нь ашиглаж байсан юмнууд нь өөр болцсон байхгүй болцсон. Зарим нь ажиллахаа болцсон байгаа байхгүй. Тэгээд тийм хурдцтай солино. Тэгэхээр бид нар хурдцтай солигдохгүй бол хоцрогдоод эхэлчихнэ. Тэгээ ерөөхдөө миний нэг анзаарсан юм өмнөх нөгөө стартап компаниуд ажилладаг хахад амар болон шинэ мэдээлэлтэй амар ойрхон байсан юм билээ. Тэгээ угаасаа стартап ч гэсэн энэ гоё шинэ юм гарчиж маргааш ашиглаад үзгүй. Тэгээ ашиглаад явцдаг. Тэгээд тэр шинэ юмнуудыг амар их сурдаг байсан чинь
corporate орчиж нэг анзаарсан юм. Гэхдээ жилийн дараа ингээ харсан чинь ерөөсө шинэ юм орж уншаагүй. Яг одоо байгаа нөгөө том технологи өөрчилж солих нь юу учраас одоо байгаа юм аа л илүү ягаад одоо байгаа би анх орохдоо ч гэсэн ер нь одоо байгаа юм нэг сайн сураад авъя гэд өөрөө жоохон бас ингэсэн. Тэгээд ингээ харсан чинь зэрэг зөндөө олон юм ингээд AI май гараад ирчихсэн ингээд би бүр ингээ хоцрогдсон юм санагдаад. Тэгээ одоо бас жоохон catch up хийх гээд яваад байгаа. Тэгээд ерөөхдөө миний нэг хийдэг юм болохоор амар олон юм одоо видео вебинар ивентүүд явж байдаг шүү дээ. Тэд нар лөө Америкийн цагаар байсан чамаагүй ингээ бүртгүүлчихдээ. Тэгээд тэн дээр нь орохгүй. Тэгэнгүүт чи өнөөдөр өчигний шөнө 4 цагт болсон ивент руу ороогүй юм байна штэ. Тэгвэл сонирхоод үзээрэй гэд бичлэгээ явуулчихдаг. Хардын явуулчихдаг. Тийм тэгээд сүүлд нь тэр мэрийг нь орж хардаг гэх юм уу. Тэгээд би болохоор жоохон уншихтаа салхуураад бичлэг үзээд яваад байдаг. Зөв. Харин тийм ээ ер нь бас суралцах чадвар айгүй чухал юм шиг байгаамаа. Тэр нөгөө нэг meetup-ууд чинь яг meetup гэдэг app байдаг шүү дээ. Хүмүүс бас зарим нэгж байгаа. Тэр app дээр янз бүрийн ивентүүд айгүй их орж ирдэг те. Тэгээд тэрлөө бас бүртгүүлчихдээ л зүгээр тийм. Сиднейд байхдаа нэлээд явдаг. Ажлаа хийж байхдаа ч гэсэн дундуур нь явдаг гэсэн. Мельбурнд ирээд нөгөө ковид гээд ихний хэдэн жил яваагүй. Сүүлийн хэдэн жил бас нэг явах гэж оролцсон. Тэгээд ерөнхийдөө яг адилхан л юм бэлээ. Ивентүүд болно. Ивентүүд рүү ер нь очиж явах хэрэгтэй боломжоор. Тийштэй. Ажилд орсон ч гэсэн явж явах хэрэгтэй. Ажил хайж явахдаа бүхэн ахыг дата инженерингийн нэг тэр чинь нэлээд том ивент байсан. Тэг нэг жил болгон болдог. Тэгсэн. Дата инженеринг байтс л юу лээ? Тийм. Нэг тим юм руу явсан. Энэ жил орсон чинь тикет 8 бараг 800 болсон бахаар нь ороог. Харин тэр ер нь нэг дата инженеринг метап хийдэг хүн байдаг Питер гэдэг. Тэр болохоор ингээд ивентүүд хийж байгаа сүүлдээ бүр юм одоо саммит гэх юм уу. Тийм жилийн нэг тийм ивент хийгээд байгаа байхгүй. Одоо энэ жил 3 дахь нь болсон уу яасан тийм. Тэгсэн бах тий. Харин тиймэрхүү ивентүүд дээр очих бас гоё шүү нэрэ. За тэгэхээр ерөнхийдөө бас нэг асуулт нь одоо ингээд ажиллаа бүтээлч үр дүнтэй болох нь одоо бид нар ингээд ер нь бол залхуурах амар амархан штэ тий. Тэгээд яг уу хичнээн мундаг хүн байсан ч гэсэн ингээл нэг жоохон мотивац унах үе байдаг. Тэгээд тэр үедээ ингээд ажиллаа ер нь айл болох бүтээж тэгээ олон юм амжуулахын тулд та ер нь ямар одоо арга хэрэгэлдэг вэ? Одоо ингээд бүхэл юм ингээд миний одоор бол ингээд сурж одоо зуршил болгож ижил үүсдэг юм шиг байгаад байгаа. Хичнээн мундаг хүн байсан ч гэсэн ер нь унах ингээд байнга тогтмол ингээд яваад ах хэцүү. Тэгээ айл болох гайгүй явахын тулд ер нь тиймэрхүү өөрийн нөө хаваа илүү. Тэгээ яг нэг мундаг ч явах уу. Тэгтээ яг тэгэл чадхаараа хичээгээл яваалаа. Тэгээ яг Монгол байсан одоо туршлагатай бидний хувьд нэг жоохон муузан сурцсан ч юм уу нэг юм тэр нь саадлаад байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ерөөхдөө жоохон энийг ингээ хийж бодоод үзэхээр боломжтой. За тэгэнгүүт за нэг мөсөн хийчихээ одоо яста энэ юм гоё энэ тийм гоё гэдэг. За тэгээ энийг хизээ хийх үгээр 7 хоногт хийчихнэ гэдэг. Тэгэнгүүт яг үндэ яг тэр анхны төлөвлөгөөгөөр ингээ явахаар одоо 2-7 хоног ч юм уу хож олчих гээд байдаг. Тэрэнд жоохон дурггүй энд болол. Тэгээд яг сүүлийн үед яг аргалаад нөгөө тэр арга барилыг солих гээд оролдоод байгаа юм л да. Тэр нь яг ингээд одоо ч гэсэн ер нь хүн болгон мэдж л байгаа. Ер нь хэрвээ юм хийх гэж байгаа бол шууд эхлээд нэг юм демо маяг юм хийгээд гялс хийчихэд тэгээд дараа нь тэрийг сайжруулах ч юм уу. Тэр дээр нь ажиллавал зүгээр. Тэгэхгүй бид нар ч анханасаа нэг сайн юм хийх гээл ингээл суугаад байдаг нэг Монголоос авсан нэг өөрийн нэг буруу туршил гэх юм уу? Зуршил гэх юм уу? Тим юм байгаад байгаа. Ерөнхийдөө ажиллаа энд бол миний бодлоор аль стартап байсан адилхан корпорат байсан ч гэсэн адилхан ер нь жоохон хурдтай ажиллавал зүгээр. Гэхдээ төгс байх албагүй. Эхлээд мэдээж 2 хоногийн тэр хийсэн ажил чинь ямар байх нь ойлгомжтой. Тэгээд гэхдээ ингээд эхлээд миний хэлэх гээд санаахаар зэрэг нэг ажлыг хийхдээ 7 хоногийн дараа гэнт үр дүн гаргаж ирэлгүйгээр тэр үр дүн чинь магадгүй сайн байсан ч болно. Тэгэхгүйгээр ингээд 2 хоногийн дараа нэг 3 хоногийн дараа нэг гэдэг ингээд тэрийг ингээд бас хэвтийхэн нэг амар апдейт хийгээд байгаа юм шиг боловч биш боловч ингээд өөрийнх нь прогрессыг ер нь харуулад ингээд явж ивэл менежерүүдэд амар байдаг юм шиг. Айгу эргэх холбоо сайтай ер нь бас нэг талын communication skill орж ирж шүү дээ. Тийм. Тэгэхгүй хаа менежерүүд нь бас нэг менежмент хийчмээргүй байдаг. Тэгэхдээ нөгөө хүн чинь 7 хоног чимээгүй болчдөг. Яах вэ энэ төр гэдэг ч юм уу нэг тийм юмуд гарч ирнэ. Би бас анзаарсан ингээл маа менежер ч гэсэн ингээл би ингээл minor management дургу ингээл гэж хэлдэг байхгүй. Тэгсэн хэрнээ
ингээд хандлагыг анзаараад ангууд ингээд яг юу хийж байгааг нь мэдэх гээд ингээд хичээгээд байгаа юм шиг санагдаа. Тэгэхээр хичнээн тийм жижиг менеж хийх ингээд юм болгонд нь оролцоод байх сонирхолгүй байдаг ч гэсэн тэдний ингээд юншэд хийгээг багт бид нар өөрсдөө ингээд юмаа үзүүлж явах хэрэгтэй шүү тий. Яг кофе catch up дээр би өчтөр хийсэн чинь нэг болохгүй гэж л байдаг. Одоо нэг 2-7 хоног болох юм шиг 2 хоног болох юм шиг байна. Хойшлох юм шиг байна гэдэг юм уу. Нэг дурдаад өнгөч тийм үү гэдэг ингээд өнгөрсөн ч гэсэн нөгөө хүн чинь мэдээлэл авчиж байгаа хэрэг. Тэгэхээр ерөөдөө тиймэрхүү маягаар заавал кофе catch up гэхгүй stand up дээр хэлж болно. Эсвэл зүгээр чатлаад хэлсэн ч болно. Ямар нэгэн байдлаар нэг амар репорт хийгээд байгаа юм шиг энийг ингэчхүүгээ асуугаад байвал бас нөгөө хүн чинь жоохон дургу. Боломжийн тааруулаа ер нь тэгэхээр нэг скил болчихсон юм л да. Ерөөдөө өөрийнх нь прогрессыг ингээд visible байлгаад тэгээд явж ивэл зүгээр. Бас нэг юм ажил дээр бас нэг юм одоо чинь нэг таск өгчөөд тэгснэ 3 хоногийн дараа ч юм уу яг шинээр эхэлж байгаа хүн чинь мэддэгдэн шүү дээ. Энэ яа дээ. Энэний аккаунт нь хаана аккаунт ID нь хаана гам болж гэдэг юм уу. Энэ линк нь хаана гам болж гэдэг юм асууж бол энэ хүн одоо л эхэлж байгаа юм байна бодогдох байхгүй. Тэгтээ мэдээллүүдтэй байгаа. 3 хоногийн дараа тэрийг асууж ивэл жоохон дургу ер нь. Чи одоо эхэлж байгаа юм уу энэ дээрээ гэдэг. Тэгэхгүй тэгээд нөгөө асуултанд хариулахад нөгөө хариу авах магадлал нь багасаа зарим хүмүүс өөрөө хоолж уншина үзгээд линк өгч юм уу чи өөрөө уншин тэр маягдaltaй. Юмыг шууд авангуудаа эхний ээлжинд нэг юм ревю хийгээд за надад юу хэрэгтэй гэдгийг хараад асуухад тухайн үед асуухад хүмүүс чи хоёулаа кол хийж ямар би тайлбарлаад өгье энэ гэдэг. Хандлага нь арай өөр байдаг юм билээ ер нь. Зөв. Тэгэхээр хүмүүсийн тэр Windows-ыг нь сайн ашиглаад асуух Windows жоохон зөв тохируулаад юм асуух юм бол зөндөө бол юм асуучна. Тэгээд 7 өдрийн дараа ч юм уу эсвэл нөгөө спринт дуусгах гэж ч юм уу за одоо энийг яаж хийдэм бол гэж асуух юм бол за би өнөөдөр завгүй байна гэдэг ч юм уу тийм хавь авчиж магадгүй ер нь бол. Зөв. Аха. Тэгэхээр ажлын байран дээр. Дараагийн тийм те. Дараагийн асуулт маань нэлээд л одоо ерөнхий асуулт байна. Гэхдээ яг хуу датагийн чиглэлээр ингээд ажил хайж байгаа хүмүүс шүү дээ Австралид. Яг тэр хүмүүст ер нь зүгээр л өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөх юм бол ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? Тий. Ерөнхийдөө яг хав дата гэлтэхгүй ер нь ялангуяа дата их хурдцтай хөгжиж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө индустрийн мэдээллийг хэдийгээр интервью дээр ч орж ирэхгүй асуулт байсан ч гэсэн ерөнхийдөө small talk хийхэд ч гэсэн яг мэдлэгтэй байвал энэ хүн чинь бас энэ юм уншсан байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодлоор индустрид яг юу болоод байгааг нэлээд мэдээлэлтэй уншсан байвал зүгээр. Тэгээд бас төлгөө гаргаад за одоо чи дата инженер ажиллах гэж байгаа юм байна. Тэгвэл 2 жилийн дараа 3 жилийн дараа хаана ах юм гэдгээ бас жоохон бодоод үзсэн байвал зүгээр. Тэгээд хаашаа сурах юм тэрийг иш явахын тулд юу сурах юм. Гол нь миний интервью дээр нэг анзаарсан юм төлгөөгөө яриад тэгээд зарим тохиолдолд яг тухайн үед төлөвлөгөө бодож гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг төлөвлөгөөгөө яриад хамгийн гол нь төлөвлөгөөний чинь гол хаашаа явах гэж байгаа нэх бас их чухал биш. Тэр хүн төлөвлөгөө гаргачаад тэрнийхэн төлөө ажиллаад эхэлсэн байна уу гэдэг нь амар чухал. Тэгэхээр би нэг ийм төлөвлөгөө гаргаад ингэ явж байгаа. Одоо би бараг 2 дугаар степ дээр ингэ явж байгаа. Тэгээ эн чинь яг дараагийн степийн хийхэд бол та нарт хийх болоод шүү дээ энэ гэдэг ч юм уу. Байдлаар явхад амар дуртай. Тэр нь үнэн байсан ч бодлаасан ч бараг хотлаа. Тэгээ төлөвлөгөөтэй тэгээд орчныхаа одоо шинэ гарч байгаа юмыг сайн сурцсан мэдээлэлтэй тэгээд тиймэрхүү байвал 2 болцсон үү тий. Тэгээд яг мэдээж дээр нь technical skill-ээ сайн сураад яг одоо нөгөө ямар юм сурах хэрэгтэй гэдгээ сайн сураад ямар юм сурах хэрэгтэй гэдгээ таалаад өгчих би одоо мэдэхгүй байна гэж бодож ивэл шууд одоо job description ороод хар. Тэгэнгүүт job description дээр чинь за чи бол нэг иймэрхүү байх хэрэгтэй. Бид нар бол нэг иймэрхүү хүсэж байгаа гэдэг 2 section байна. Тэндээс нь л харангууд ийм юм мэддэг хэвстэй гэл ингээ байж байгаа. Тэдний сураал яваад. Анх ер нь би ч гэсэн яг тэгж сурч ирсэн. Тэгээд докер гэж мэддэггүй 2015 онд докер ч мэддэггүй. Тэгэл энэ докер гэж юу юм бэ бараг Google дээр YouTube дээр. Тэрнтэй адилхан тэгэл яг тэр job description дээрээс сураал яваад байвал баг илүү цаг алдах өөр юм сурахгүйгээр яг тэгээ яваад байгаа. Харин тийм тэгээ бас суралцах чадвар нэрээр нэлээд чухал. Ер нь тийм ээ. Би бас ингээд бодонгууд ингээд одоо манай энэ MPA чинь бас нэг дата аналитикийн хөтөлбөр бэлтэж байгаа. Тэгэд би бас яг таны хэлсэн чи одоо
статистик ингээд өөрийгөө мэддэг гэд бодож ирсэн. Их сургуульд статистик үзчихсэн. Тэгэл ерөнхийдөө өөрөө сонирхчихсэн. Тэгсэр нэ ингээд заах материал бэлдээл ирэнгүүт ерөөсөө айгүй хэцүү ингээ монгол хэллэгүүдийг бас мэдэхгүй байгаа байхгүй хамгийн гол нь. Тэгээл нөгөө өөрөө бас айгүй их суралцж байгаа. Тэгээд суралцаад байжсэн чи бас нэг ингээ ажлын интервьюд оронгууд шууд нөгөө яг тэн дээр бэлтжижсэн юмыг маань ингээ асууж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг сурсан юм болгоо айгүй хэрэг болоод идэв шиг санагдаад идэв шүү дээ. Тэгээд бас тиймэрхүү ер нь хэрэгтэй гэсэн юм болгоныг сураал ах юм бол бас хэрэгтэй л ах. Тий. Яг Монголд байгаа хүмүүс нь заримдаа Монголд ажиллаж байгаад ирсэн хүмүүс ч юм уу. Ерөнхийдөө зөв яг заавал монголч гэхгүй. Ерөнхийдөө юмны мэдээллийг юм өнгөцхөн мэдээд амар олон юм мэдж байгаа юм шиг байгаад байдаг. Тэгэнгүүт яг одоо чи дата инженер юм бол зарим нэг одоо статистик ч юм уу дата сайентист байвал зарим нэг ажил дээр чи хэрэг болохгүй ч гэсэн зарим нэг юм одоо deep эксперт төвшний юмнуудыг асуухад мэдчихийдэг те. Тэрийг ерөнхийдөө эксперт төвшөнд судалсан байх хэрэгтэй юм шиг байна лээ. Ер нь бол ерөөхдөө бол. Тэгэхээр нарийн юмнууд асуухаараа анжин гэдэг. Одоо бид нар жишээ нь дата инженер хийж байхад зарим нэг юмны performance intelligence-ийн төвн хийж байхад яг тэр мэдлэг хэрэг болдог байхгүй юу? Энэ яагаад ч учир нь болохгүй лог хараад ч ойлгохгүй. Наа чи ер нь иймэрхүү болоод цаана процесс нь ийм болоод байгаа. Тэгэхээр чи ингэж үзгээд тэгэнгүүт болчдөг юм уу те. Тэгэнгүүт тэр юмхүүдэд ерөөхдөө жоохон нарийн мэдчихвэл зүгээр. Тэгэхээр нэг юма сайн мэдчихвэл зүгээр. Одоо тэгтээ нэг юма сайн мэдээд ажилд ордог байсан үе жоохон хэцүү болох гэдэг санагдаад байгаа. Бас AI-аас болоод нөгөө хүн одоо нэг юма мэддэг хүн хэрэггүй хоёр хүн мэддэг хүн байвал зүгээр ч юм уу те. Тэгээд AI туслаад ингээд ажлыг хөнгөвчлөөд яваад байна гэдэг ч юм. Тэгэхээр ер нь сүүлийн үед баг хоёр юм мэддэг байвал зүгээр болох гэдэг. Хоёр юм гэдэг нь олон юм л гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө бас ингээд подкаст маань төгсгөл рүүгээ хандж гин. Тэгээд одоо таны ингээд одоо яг ирээдүйн одоо төлөвлөгөө чи юу вэ? Одоо яг дата талаас одоо юу танд илүү сонирхолтой санагдж байна? Ер нь ойрын ирээдүйд та одоо өөрийгөө ер нь яаж харж байна? Би чинь эхэндээ сургуулаа төгсөнгүүтээ data science-ийн bootcamp бараг 10 мянган төлөөл сураал нэг 3 сар сурж мурал. Тэгээд бас data science болчих юмсан гээл. Тэгээд тэр чинь бас их хичээл зүтгэх хэрэгтэй юм байна. Нэгдүгээр хоёрдугаарт бас нэг юм data engineer байж байгаад хөрвөхөд жоох хэцүү юм байна. Тэгээд баг PhD энэ сурахгүй болохгүй юм шиг. Тэгээд тэрийг жоохоо хойшлуулсан гэдэг. Тэгээд сүүлийн үед ерөнхийдөө ажиллаж байгаа энэ чиглэлдээ мэргэшээд дээр нь нэмээд илүү одоо data governance тэр тал руугаа жоохон судлаад байгаа. Ерөнхийдөө бол. Тий, одоо ч data governance байхгүй бол бүх юм ингээл нэг айгүй месс болоод байгаа юм шиг тий. Харин тий. Тий, security governance гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө governance гэдэг нь юу гэхээр ерөнхийдөө нөгөө тухайн одоо бодлого чиглэлийг нь зохицуулж явна. Ерөнхий төлөвлөгөөг нь харгаж явна. Дээр нь нэмээд нөгөө илүү одоо яаж одоо ажиллах хэвээр нэг стандарт энтрийг нь тодорхойлж явах юм уу? Нэлээд том цар хүрээнд л ажил юм шиг санагдсан. Би бол нэг анхан төвшний team project-ээр ажиллаж үзсэн. Тэгээд цаашдаа хийх юм бол маш ихтэй юм шиг санагдсан. Тэгээ бол алстаа ер нь data governance тал руу ажиллаж үзэх сонирхолтой л байна. Зөв. За ингээд өнөөдрийн маань урилгыг хүлээж аваад маш олон сэдвийн дагуу ярилцсан бүх ахта баярлалаа. Та тэгээд өөр ярьж одоо хэлхийг хүссэн зүйлээ хэлээд подкастаа өндөрлөх тал руугаа хандъя да. За надад ч нэг юм алгадаад ямар ч гэсэн data analyst-ийн нөгөө юу хичээл бэлдэж байгаа шүү дээ. Амжилт хүсье. Тэгээд урьж олцсонд баярлалаа. Тэгээд ярилцлагын дундуур энэ сэдвийг нь жоохон хазалгаад жоохон ярьцсан гэж магадгүй цуглуулаарай. Харин нэг юмд бид камер руугаа л жоохон дутуу харчих шиг боллоо. Тэгээд ээлжлээд хараад. За яах вэ? Зүгээр. Ерөнхийдөө тэгээд бидний гол ярьж байгаа контент л чухал юм чинь тэг хүмүүст хэрэгтэй мэдээлэл бас хүрсэн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд LinkedIn-ээр хэрвээ тантай холбогдохыг хүсэх юм бол LinkedIn-ийн чинь профайлыг description-д оруулчих болох уу гэж зорилоо. Тийм болно. Ер нь тэгээд хаагуурч хамаагүй холбогдоод юм асууж болно шүү. Асуух юм байл. Зөв. За баярлалаа бүх ахаа. За өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараагийн дугаарыг сонсохыг хүсэх юм бол манай чаналыг дагаарай. За баярлалаа баяртай.